Би дээрээ 3 эгчтэй. Кристал, Киара, Мелиса. Харин би өөрөө айлын ганц хүү бас хамгийн бага нь. Бид дэх үед нэгэн сүнстэй байшинд амьдардаг байлаа. Энэ байшин болон энэ хавийн газруудыг сүнстэй гэж ярьдаг байсан. Учир нь энэ газар цэргийн оршуулгын газар баригдсан юм билээ. Гэхдээ би энэ үнийн эсхийг мэдэхгүй юм. Харин бидэнд тохиолдсон зүйлс нэлээд хэдэн жилийн өмнө тохиолдсон юм. Би 5 настай эгч нар маань өсвөр насн дээрээ л явж байсан байх. Харин энэ өдөр манад Винсент гэдэг нэртэйж Фин гэж дууддаг үеэл ах маань ирж хонож байлаа. Бид нар аав ээжийн байгаа өрөөнөөс босол бүх өрөөний гэрлийг унтраагаад нуугдаж тоглодог байсан. Зөвхөн хайж байгаа хүн гарч идэн бариад олдог байв. Кристал урт олгионтой, улаан үстэй, тиймээс үс нь гэрэлт улбар шар өнгийн болж тодордог болохоор хамгийн түрүүнд олддог байв. Киара урт шар үстэй болохоор бас адилхан хурдан олддог байлаа. Харин Мелиса бид хоёр хар үстэй байсан тул нэг их олдоод байдаггүй байсан. Энэ шин Киара биднийг их хурдан олчихсан юм. Харин ганцхан Финийг олох л дутуу байв. Тэр ээж аав өрөөлөө орж гэрлээ тосгоол тэнд толтой. Хажууд нь 2 том цагаан шүүгээ байдаг. Киара нэг шүүгийнх нь урд очиход хаалга нь үл ялэг онгоосон байлаа. Харахгүй шүүгэн дотроос түнлөө нүд ширтэж байв. Киара чангаар инегэд чамааг олцглоо Фин зэт гэхэд шүүгэн доторх зүйл ямар ч үйлдэл хийсэнгүй түнлөө ширцээр л байв. Би чамааг олцглоо Фин гэж тэр дахин давтаа хэлэхэд өрөөний эсрэг талын цогны хөшиг онгойж цогны давцангаас Фин өсрөн бууж ирсэн. Киара түнлөө гайхсан байдалтайгаар харж байсан ч удалгүй түүний гайхсан байдлыг айдас нөмрөө авав. Тэр буцаад шүүгэн доторх руу харуул тэр нүд нь Фин рүү харан дахин нэг Киара руу харахад Киара ойрлон чидэнгээ асаалаа. Шүүгэн дотор хов боосон амтанч байхгүй хайрцагнууд ч алга байв. Түүнээс хойш нуугдаж тоглох нь бидний хувьд зөвхөн дурсамж болон үлдсэн юм.